Өрөөний минь түрнгөөлөгч нараа. За зах зээл дээр юу болж байгаа юм бэ гэх юм бол Alt жоохон биш information үүсгэж байна. Таад харж байгаа юм бол энэ triangle wedge formation л явж байна. Тэгээд яаж хөдлөх магадaltaй юм бэ гэх юм бол ингээд. За тэгээд дээшээ явах потенциалтай эсвэл доошоо явах потенциалтай. Гэхдээ техникийн зүгээс энэ bull market дотор орж байгаа юм чинь дээшээ явах магадлал нь ойролцоо нэг 75%. Тэ? Доошоо явах магадлал нь 25%. Гэхдээ ингээд information-ыг харахаар яг ном журмын дагуу хөдлөх нь хавар л доо. Тэгэл цаг хугацаагаар хэдүүлээ жоохон ухраад явах юм бол энэ хаваар бас нэг ийм wedge байсан. Зураг нь арай замбраагүй. Гэхдээ юу болсон бэ гэх юм бол энэний дагуу яг ингээд яваад за яа. Тэгээд юу болсон бэ гэх юм бол fake out. Тэгээ хавар унсан бэ гэх юм бол 200 week moving average хүртэл доошоо унаад тэгээ furious rally явсан. Тэгээ энэ дээр нэг амар том peak яваад тэгээ буцаагаад ер нь бол нэг жоохон top information. Тэгээ энэ дээр нэг жижигхэн дахиад нэг жижигхэн triangle. Тэгээд ингээд буцаагаад дэше явсан. За энд юу болж байгаа юм бэ гэх юм бол те эхлээд хүмүүс итгэлтэй ингээд орж байгаа. Окей, шуналтай. Тэгээ хамгийн сүүлийн шуналтай хүмүүс нь энд ороод тэгээ энэ нэг exhaustion тийм ядраад. За тэгээ болж байгаа юм бэ гэх юм бол хүмүүс жоохон итгэлээ алдаад тий шуналтай орсон хүмүүс нь эндээ бууж өгөөд тэгээ жоохон recovery хийгээд тэгсэн чинь буцаагаад ороод тэгсэн чинь ингээд авах хүмүүс нь цөөхөн тий бүгдээрээ энэ хаваар авцсан болохоор тэгээ яасан бэ гэх юм бол буцаагаад унаад шинэ buyer-ууд нь гарч ирээд тэд нар бас итгэлээ алдаад тэгэхэд энэ хаваар бүгдээрээ авсан хүмүүс нь жоохон сандарч яваад тэгээ энэ хүртэл ингээд ерөнхийдөө буугаад өгсөн хүмүүс нь ерөнхийдөө цөөрцөн одоо байхгүй болцсон. За тэгээ буцаа recovery хийгээд ингээ явсан чи тэгээ авах хүмүүс байхгүй. Тэгэл pam гэл ингээл навс унаад тэгээ энэ хаваар яасан бэ гэх юм бол таад нь харж байгаа юм бол алт бараг 8% 7% уналт хийгээд тэгээ энэ хаваар ерөөхдөө нөгөө арай том мөнгөтэй seasoned тэ institutional юм уу арай туршлагатай алсын хараатай хүмүүс нь орж ирээд тэгээд ерөөхдөө эндээ buy хийгээд тэгээд эндээ ингээ жоох ашиг аваад тэгээд дараагийн leg up ингээ явсан. За тэгээд одоо ер нь бол төстэй юм болох магадлалтай. Тэгээд хэдүүлээ харцгаая. Яг энэ зургаараа ингээ яваад ингээ дээш явах магадлалтай эсвэл нэг fake out болоод тэгээд түрүүнийх шиг ингээ явах магадлалтай. Аль нь ч окей. Хэдүүлээ ямар байгаа юм бэ гэх юм бол миний зүгээс алт 3800 эсвэл 3750 эсвэл 3650 хүртэл унсан ч яах юм бэ гэх юм бол манай тий алтны уурхайн компаниуд ерөөхдөө хямдраад тэгээ хэдүүлээ зүгээр нэмж авчин. За өнөөдөр групп дотор Matza Resource-ийн дэлгэрэнгүй шинжилсэн үнэлгээ гаргасан байгаа. Тэгээд ер нь бол энэ trading channel-ийн ёроолтой дахиад хүрчлээ саяхан хэдүүлээ энэ хаваар нэмж авсан. Одоо дахиад ёроолтой хүрч байгаа. Тэгээ магадгүй дахиад нэг bounce хийх магадaltaй. Эсвэл ер нь fake out хийгээд энэ trend line руу очиж магадгүй 8-ны хэд хүрчих юм бол тэгэл хэдүүлээ нэмээд авах гэсэн. Хуцааны арилжаа хөрөнгө олт тий мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараад чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За. Мөнгөний хувьд бол алтыг ингээд дагж явж байгаа. Энэ бол арай цэгцтэй double top гэж хэлэх айгу хэцүү. Ер нь бол ингээд тий ер нь бол дээшээ трендлж байгаа. Гэхдээ энийг одоо эвдэлж байх. Тэгээд дахиад энэ low boundary-тэй ингээд ягаад тэгээ ингээд явж магадгүй. Тэгээд энийг хэдүүлээ өөр хаана харсан бэ гэх юм бол Orla mining дээр харж исэн. Энэ ингээл ингээл яваалаа. Одоо Orla mining хөрхөн upper boundary дээр ирсэн байгаа.
Тэгээд 200 day moving average нь дэш явж байгаа. 200 weekly average 50 day ингээ явж байна. Тэгээд энэ дахиад энэ дэш хүрээд тэгээд доош унах баха. Яг гэх юм бол нөгөө all mining хөвцөө дараагийн одоо каталист ирэх юм бэ гэх юм бол нөгөө алтны ханш үсчээж ингэн тэгээд RSI бас дэш явцсан байгаа. Тэгээ all mining энэ хасчаар. Тэгээд RSI бас өмнөх топ лугаа дөгч юм. Тэгээд удахгүй all mining бол энэ 13 хэд дээрээ ерөөхдөө дахиад амьсгаа аваад тэгэл дахиад явчих хаа. Тэгээд энэ бол юу болж байна гэх юм бол яг адилхан шунал айц. Гэхдээ айцын төвшин одоо амхаа хүмүүс нь ингээд баг ингээд цөөрч байгаа. Яг гэх юм бол low-уд нь арай дэшилж байна. Таад нь харж байгаа юм бол 50 day moving average, 200 day moving average ингээд дэшээ явж байгаа. High-уд нь бас ингээд улам higher яваад байгаа. Тийм учраас энд хизээ нэгэн цагт энэ хөвцөөг ингээд доошоо унгаадаг айцтай хүмүүс нь ерөөхдөө хизээ нэгэн цагт байхгүй болох магадaltaй. Ер нь бол алтны ханш 4200, 4300, 4400 ингээд даваа явчих юм бол тэгэл энэ all mining дээр бол дараагийн шатлуу явах хаа. За хэдхэн хоногийн өмнө бас Westwoods mining дээр шин updated үнэлгээ гаргасан. Энэ компани ганц нэг сул юм юу юм бэ гэх юм бол Африкт байгаа учраас тийм ганцхан сул нь тийм Африкт байгаа. Тэнд бол цахилгаан эрчим хүчний дутагдaltaй орно. Засгийн газар нь ерөөхдөө бузартцсан таад мэдж байгаа. Тэгээд 50 day moving average ингээ жоохон ингээ явж байгаа. 200 day moving average гэхдээ одоо нэг 2 сарын дараа анхны алтан гарч байх. South Africa-гийн засгийн газарт валют хэрэгтэй. Дэлхийн баг номер 1 алт олборлдог орн байсан. Тэгээд тий Африк хүмүүс таад миний контентыг үзсэн бол тэд нэр юм бүтээж чадахгүй. Гэхдээ хэдүүлээ одоо энэ компанийг ингээд олон жил эзэмшин гэж ерөөсөө байхгүй. Ер нь бол эх жилийн тий энэ 6 сар хүртэл за дэш өсрөөд энэ 10 сар хүртэл эзэмшээ явчихна. Ягаад вэ гэх юм бол айгүй ойлгомжтой. Геополитикийн эрсдэл ягаад гэх юм бол Африк учраас. Тийм учраас энийг одоо туллан эзэмшнэ гэж байхгүй. За дараагийн компани манай Mica Metals ер нь бол sideways ингээл яваалаа. Та харж байгаа бол эндээ ер нь бол maybe нэг head and shoulders хийсэн байж магадгүй ингээд одоо доош явна. Тэгээд юу лэж байгаа юм бэ гэх юм бол магадгүй 200 day moving average дээр ингээ эргээд ирэх юм бол хэдүүлээ буцаагаад жинтэй ормоор юм шиг санагч чинь. Тэгээд Mica Metals харах юм бол анх хөрөнгө олт хийснээс хойш ер нь бол market cap зах зээлийн үнэлгээ 600 сая болцсон. Таад ингээ volume харж байгаа юм бол тэ ер нь бол тэ ингээ тогтвортой өсөж байна. Тийм учраас хөрөнгө олт хийх эрсдэл гэх мэтчлэн харьцангуй бага. Mica Metals маца эсэргээрээ ингээ харах юм бол тэ 90 сая долларын зах зээлийн үнэлгээ. Тэгээд энэ volume бол юу ч биш одоо жоохон багасж байна. Тийм учраас маца Mica шал өөр төвшөнд явж байгаа. Гэхдээ тийм манай group дотор мацагийн дэлгэрэнгүй одоо deep dive үнэлгээ хийсэн байгаа. Өнөөдөр орсон тэрийг та сонирхоод үзээрэй. Энэ компани бол манай багц дотор одоо junior жижиг алтны уурхайн компани хувьд бол хамгийн эрсдэл багтай учраас эндээ ерөөхдөө төвлөрөөд хөрөнгө олт хийж байгаа шүү. За хэдүүлээ одоо биткойн харцгаая. Чарт нь амар царай муутай хിവэрэ даунтренд нь үргэлжилсээр байгаа. Сая нэг 2 өдөр нөө тогтвортой байсан одоо pre-market дээр pre-market биш биткойн угаасаа 24 цагийн арилжаатай дахиад улаан candle гараад ирсэн байна. Тэгээд харъя дахиад leg down тэгдүүл ямар байна гэх юм бол өмнө бас хэлжсэн ерөөхдөө энэ Feb 1.6 хүртэл магадгүй бүр доошоо гэхдээ ер нь энэ дээр нэг шуналтах хэрэггүй хэдүүлэнгийн зорилго юу юм бэ гэх юм бол энэ хөрөнгөний зах зээл хажуу тийш явж байхдаа эсвэл уналтай байх үедээ зүгээр хөрөнгийнхаа хэмжээгээ хамгаалмаар байгаа. Тэгээд бид нар юундаа хүлээж байгаа юм бэ гэх юм бол дараагийн алт гэх мэт шин компани up хүлээж байгаа. За MicroStrategy биткойнтой холбоотой энэ дээр хэдүүлээ бас айгуу жижигхэн short позицтэй ингээд доошоо явжлаа. 200 day moving average доошоо 50 day moving average доошоо нэг жижигхэн айгуу сул
candleтай тэгээд downtrend нь хിവэрэ 206 дээр байгаа. Тэгээд хэдүүлээ MSTZ ингээ харах юм бол тэ сая нэг жоохон dip хийсэн, гэхдээ энэ uptrend line ерөхтэй хүчнтэй хിവэрэ. Тэгээ ингээд өшөө доошо яваад нэг 9.8 л хүрэх юм бол хэдүүлээ 0.5 1% нэмэн шүү. За дараагийн өнөөдөр энэ 7 хоногт эх 7 хоногт чухал хувьцаа юу юм бэ гэх юм бол IonQ энэ дээр нэг хальт нэг channel таад харуулсан байгаа яг хөө ийм амар хол тавих хэрэггүй ерөөд ингээ харж байгаа юм бол IonQ дээр хэдүүлээ айгу жижигхэн позиц авцсан. Тэр позиц эзэн нэмэх юм бэ гэх юм бол энэ channel-ийн таацтай хүрчих юм бол эсвэл нэг жижигхэн fake out тэгээд ингээ буцаага доош явчих юм бол хэдүүлээ нэмнэ. Окей, IonQ дээр. За яаж short хийсэн бэ гэх юм бол мэдээж IonZ-гаар дамжуулаад. За QBT S дээр хэдүүлээ бас inverse ETF-аараа short хийсэн байгаа. Баг зэрэг, айгу баг. Тэгээ хэдүүлээ юу хармаар байна гэх юм бол жоохон дэшээ явчих юм бол тэгээ одоо $23 дээр байна. 27, 28 хүрээд тэгээд ингээ өршөөлөд доошлчих юм бол хэдүүлээ энэ хаваар ер нь бол short position юм шүү. За Rigetti Computing хэдэн бидүүлэн бас нэг short position байгаа. Энэ дээр ерөөхдөө нэг bounce ирэх магадaltaй RSI-г харах юм бол баг яроолтой хүрсэн байгаа. Тэгээд энэ ерөөхдөө ингээд жоохон дэш яваад $30 хүрээд ирэх юм бол хэдүүлээ яах вэ гэх юм бол short багаар нэмнэ. Энэ бол зүгээр тэ алтгэл хөрөнгөний зах зээл унжаах үед хэдүүлээ short хийж байгаа. Бас бидний хөрөнгийг хамгаалах зорилготой авсан хөрөнгө олт TLT ерөөхдөө эндээ support авч чадсан. 1 2 3 удаа bounce хийлээ. Тэгээ одоо харцгаая 200 day moving average жоох ингээд дэшээ хөдлөө явах гэж байна. Европоос ерөөхдөө нэлээд муу мэдээлэлүүд гарч байгаа. Тэгээд манай бас нэг өөр позиц харцгаая EUO энэ бас ер нь бол сая энэ trend line дээр bounce хийгээд ингээд дэшээ өргөжүүлж байгаа. Тэгээд ер нь бол дэшээ явах магадaltaй. Гэхдээ удаан хөдөлж байгаа болохоор тэг хэдүүлээ 50 байцгаая. За дараагийн хувьцаа Oscar Health юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ жоохон recovery хийж 13 хэд дээр энэ хаваар хэдүүлээ жоохон нэмж авсан. Яг энэ support line дээр хүрээгүй хурч магадгүй S&P 500 QQQ Nasdaq доошо буучих юм бол тэгээд бид нар юу хүлээж байгаа юм бэ гэх юм бол энэ 13 12 дээр хүрээд ирчих юм бол хэдүүлээ жоохон нэмж авмаар байгаа. Гэхдээ одоо ингээд буцаагаад ингээд дэш явчих юм бол хэдүүлээ swing trade өргөжлүүлнэ. Тэ энэ support line дээр ингээд дэш trend line-ыг дээгүүр гарчаад bounce хийгээд ингээд өшөө одоо нэг цэвэрхэн зурчих заяа. Oops. За. Окей. Одоо энэ trend line одоо resistance болж байгаа. Энийг цөмлөөд дэшээ яваад retest хийгээд ингээд явах юм бол хэдүүлээ энэ хаваар нэмэн шүү. Өөр хэлэх юм байхгүй. Доош явчих юм бол хэдүүлээ мэдээч нэмж авна. За. Бидний олон сар бидний тижээж явсан. Тэ? Энэ жилийн нэлээд их өсөлт авчирч чадсан. Хувьцаа юу юм бэ гэх юм бол HIMS. HIMS ерөөхдөө энэ trend line-ыг дагаал явж байна. Жохон эмзэгдүү. Гэхдээ хэдүүлээ жохон хүлээх хэвээр. Юу болох магадaltaй юм бэ гэх юм бол яг энэ хаваар бас иймэрхүү юм болж исэн төстэй. Энэ бол арай биш баг. Тэ та харж байгаа юм бол эндээ жоохон coiling болоод хүмүүс нь зараад аваад тэгээ харцгаая. Гэхдээ миний таамаг юу юм бэ гэх юм бол дахиад доошоо унах потенциал бол байгаа. Гэхдээ энэ хавар шиг ерөөхдөө ингээд жоохон sideways coiling нэг bull flag нэг flag болоод тэгээ тэр bull flag төстэй харагдаад эхлэх юм бол хідүүлээ ерөөхдөө химслүү эргүүлээд орох цаг болцсон байж магадгүй. Гэхдээ яагаад доошоо буух магадaltaй юм бэ гэх юм бол магадгүй ингээд те юу юм бэ гэх юм бол Novo Nordisk янз бүрийн одоо тэр GLP-1 semaglutide гэх мэт чинь компаниуд үнэ буулгаж байгаа. Walmart гэх мэт чинь тэр хаваар ер нь бүтээгдэхүүнөө зарж байгаа. Тийм учраас дахиад жоохон доошоо явах магадaltaй. Миний хүсэж байгаа юм юу юм бэ гэх юм бол энэ сайхан унаасаа тэгээд ерөөхдөө хямдхан авчи. За VIX маань айгу хөөрхөн bottom хийж гэн. Тэгэхээр харцгаая. Өшөө энэ volatility нэмэгдэх үгүй юу? Ойрт хараагүй put call ratio-гийн хэдүүлээ SPY дээр
Энэ drawing-ууднаас төгчээ line chart. За тэгээд ерөөхдөө та харж байгаа юм бол хүмүүс bearish болж эхэлж байна тийм. Энэ үгээр ерөөхдөө хүмүүс нэлийн pessimistic. Гэхдээ энэ одоо буцаага дэшээ трендли явж байгаа. Харцгай энэ үеэр нэг нэлийн доошоо явсан тийм. Тэгэл энэ одоо буцаагаад ингээд дэшээ явах юм шиг надад харагдаж байгаа. За өчигдөр групп дотор би бас нэг юм оруулсан тэр юу юм бэ гэх юм бол энэ Tesla дээр харагдаж байгаа. Line chart-аар нэг гоё харагдахгүй байна. Энэ байна. Гэхдээ энэ бол жоохон logarithmic chart-ыг авчи. Тэгээ энд юу харагдаж байна гэх юм бол weekly chart аваад үзэх юм бол Tesla дээр миний хувьд заяа. Тэгээ энэ нэг cup and handle болж байгаа юм шиг надад харагдаж байгаа. Бүх тренд лайнууд нь ерөөхдөө дээшээ. RSI нь одоо жоохон дээшээ явчих юм бол тэгэл Tesla одоо full self drive ерөөхдөө болцсон тий. Одоо ингээд та social media ингээд хараад үзээд хүмүүс тэр full self drive тэгээ одоо удахгүй Cybercab тэгээд Tesla Robotics Optimus Robot энийг одоо бараг бүтэн жил ярьж байна те та залхаагүй илгүү те тэгээд эндээ ерөөхдөө нэлээд том одоо 1 2 3 4 удаа ингээд цогцсон. За тэгээ юу харагдаж байна гэх юм бол head and shoulders эднийг харагдаж байна. Тэгээд cup and handle те тэгээд техник зүгээс энэ ерөөхдөө дээшээ явах потенциал өндөртэй. Тэгээд хэдүүлээ энийг анхааралтай ажиглах ёстой. Энэ ингээд дээшээ явчих юм бол ерөөхдөө энэ cup-ийнхаа тэгээ энийг бас өмнө ярьж ирсэн энэ cup ам хүртэл ингээ явах потенциалтай. За тэгээд logarithmic chart шүү. Одоо би буцаагаад linear болгочих. Тэгээд Tesla хаа хүртэл явах магадaltaй юм бэ гэх юм бол энэ $700 хүртэл ингээд ерөөхдөө явах боломжтой. Гэхдээ cup and handle бас хаа яадаг юм бэ гэх юм бол overshoot хийдэг. 2 дахин ихээр. Тэгээд потенциал юу юм бэ гэх юм бол ойрын 2 жилийн хугацаанд энэ одоо ингээд formation ингээ явж явах та. Ерөөхдөө $1000 хүртэл явах потенциал бол байгаа. Гэтэ яг энэгээр явах баталгаа гэсэн юм ерөөсөй байхгүй хэдүүлээ зүгээр ажиглал явах хэрэгтэй. За тэгээд маргааш уулзъя. Баяртай guys. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.